Энэ бол эрх намар ашиглалтанд орох сургууль цэцэрлэгийн цогцлборуудын нэг юм а. Энд 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Нийлээд хан үл дүүргийн 15 дугаар хорооны иргэдийн хүүхдийг авах 300 хүүхдийн хүчин чадалтай цогцлбор юм а. Одоогоор цогцлборын ажил үндсэндээ дууссан, харин гадна инженерийн шугам сүлжээний ажил хүлээгдэж байгаа юм. Манай барилга бол одоо үндсэн 1-2 давхраараа бол гэрээний даваа хугацаанд дуусаад улсын комисс төхөд бэлэн болсон. Гэвч гадны инженерийн шугам сүлжээний шийд өнөөдрийн байдлаар бидэнд ирээгүй учраас улсын комисс иж бүрнээр нь хүлээлгэж боломжгүй байгаа учраас бид хүлээлтийн байдалд байгаа. Тэгээ гадны инженерийн шугам сүлжээ зураг төсөв тодорхой болоод ирвэл хамгийн богино хугацаанд ашиглалтанд оруулж өгөхөөр бид нэр ажиллаж байгаа. Тэгэхээр гадны инженерийн шугам сүлжээний өргөн 15 оны тусдаа тавигдсан өчигдөр задраа нотлогдсон. Тэгэхээр одоо энэ компани даваа ихээр аваад нэмээ хийчих юм байна. Тэр нь тийм байдлаар шийдэж байгаа. Энэ жил нийтдээ нийслэлийн хөрөнгөөр 31 сургууль цэцэрлэгийг барьж байна. Харин эдгээрийн 14 нь сургууль цэцэрлэгийн цогцлбор юм байна. Ер нь нийслэлд ийм байдлаар цогцлборыг ихээр барих нь хүүхэд эцэг эхчүүдэд ч хэрэгтэй хэмээн албаныхан үзэж байна. Хүүхдийн 6 наснаас нь сургуульд авдаг болсон. Тэгээ хүүхэд эндээ цэцэрлэгтээ явж байгаад үргэлжлүүлээд нөгөө корпустой сургуульдаа ороод явах хэвээр. Ингээд 5-6 дугаар анги хүртэл эндээ суралцаад тэгээд одоо бие дагаад дунд сургуульдаа яваад эхлэхдээ бол ингээд явах ийм одоо ач холбогдолтой төсөл. За юуныг бол энэ жил 14-ийг барьж байгаа. 14 цогцлборын нэгд нь 2.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Одоогоор 14 цогцлборын 4-ийнх нь ажил удаашарч энэ онд ашиглалтанд орж амжихгүй болсон байна. Харин 8 цогцлборыг ямар ч байсан эрх намар ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 9 сарын 1-нд одоо яг 9 сарын 1-нд орох сургууль гэвэл одоо энэ жоохон юу байна те. Санхүүжилтээс янз бүрийн шалтгаалаад жоохон хойшлоод байна. Гэтэ яг 10 сардаа бол нэлээд сургууль цэцэрлэгүүд орно. Тэгээд одоо барилгын ажил нь болсон ч гэсэн тоног төхөөрөмжийн асуудал бас жоохон хүлээгдэж байгаа. Гэхдээ тоног төхөөрөмж санхүүжилтийн асуудлаас үүдээд эдгээр 8 цогцлборыг 9-р сарын 1-нд ашиглалтанд оруулах хэсэг нь эргэлзээтэй, харин 10-р сардаа багтаад ашиглалтанд орох нь баталгаатай гэдгийг албаныхан хэлж байна.